Хэдий тэгэл одоо юу гэдэг чи асуудалтай гэдгийг мэдсээр байж зүгтаагаад ах юм бол асуудал болон хүндэсэл байдаг. Одоо бидний бие физиологч гэсэн өвдөд ахад бид нар ямар нэг эмчилгээ хийлэхгүй яваад л байвал тэр хүндрээд л байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр Зулаатай хамт сэтгэл зүйч Гэрэл маань оролцож байна. Ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. За, ажил нь сайн уу? Орой сайн уу? Сайхангаа хуваалцаад хөл подкаст эхэллээ. За, сайн байна уу Зулаач арай минь. За, дүүн бол ирэхэд ажиллаа хийгээл явж гин үнсэн ажиллаа хийгээд за мөн хажуугаар нь алангуут одоо гадаадад байдаг монголчуудтай сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготойгоор ажиллаад явж байгаа. Гадаад ажилтдаг гэхээр их сонирхолтой санагдаж байна. Гадаадд ажилтдаг хүмүүсийн чинь зарим хүмүүс тэгж боддог шүү дээ. Ямар энэ Монголын төвчрэлтэй байгаа шүү дээ. Монголын утаанд байгаа ш. Гадаад байгаа хүмүүсийг их хвчлээ их хүмүүс жаргалтай гэж хараад байдаг. Гэтэл чамаас сэтгэл зүйн зөвлөгөө авна гэдэг чинь учир дутагдлууд байгаа болоод авсан гэж бодогдлоо. Тэгэхээр энэ тал дээр. За ер нь бол яагаад нөгөө нэг гадаадад аваад монголчууд зөвлөгөө аваад байна гэхлээр одоо нөгөө нэг соёлын алгаа нэгдүгürt гарч эхэлдэг. За мэдээж нөгөө нэг орчин солигдож байгаа тий. Монголда байж агаад гадагшаа аваад ирэнгүүт бүх юм шинэ байгаа тэнцээ. Бүх асуудлууд ч гэсэн ер нь бол Монголд байдаг асуудлууд ч гэсэн гадаадад яг адилхан байж л байгаа. Тэнгүүд тэнцэнээс ингээд ялцах хүн айгуу дутмаг болж ирэн найз нөхөд хүрээлэл олох хугацаа бас төдийлөн одоо хурдан байхгүй. Хинд юм итгэж ярих уу, хинтээ нандин зүйлсээ хуваалцах уу гэдэг зүйлс айгүй юм их байдаг. Тэнгүүд нөгөө нэг хүн ингээд хүн чи ярих хэрэгцээтэй. Ярих хэрэгцээ байхгүй болоод ирэнгүүт хүн чи нөгөө ингээд дотгошоогоо чиглээд ирнэ. Нөгөө түнээс эхлээд стресст нь, за депресст нь, готрол руу орно тий. За бүр одоо ахих юм бол одоо нөгөө нэг амиа хорлох оролдлогууд хийгдэж эхэлдэг. За тэнгүүд нөгөө нэг манай үйлчлүүлэгч маань болгоо. За одоо яг би яг болохоо байж ин да. Хин нэгэнтэй юм ярих хэрэгтэй байна да. Гэсэн үднээс одоо ерөнхийдөө бол холбогдож зөвлөгөөг авдаг. Энэ дээр хүйс ялгаа ажиглагдчихэж байна уу? Хүйсийн үед нь бол хөвчлэн дандаа эмэгтэй хүмүүс байдаг. Тийм. Гэтэл ч эрэгтэй хүмүүс бууглаад л байж идэг штэ тийм. Яг төдийлөн яг эрэгтэй хүмүүс ер нь бол яг өөрсдөө бол яг зориод ирэхгүй. За яг манай клиентууд байгаа шүү дээ. Тэгмээд ингээд би ийм хүн дээр очиж одоо ингээд зөвлөгөө авч байгаа. Би тэр онлайнаар холбогдож байгаа. Би энэ дээрч байгаа гэхэд бас эрэгтэй хүмүүс яг ингээд наантаа хүлээж авдаг ч гэсэн яг буцаад ирэх нь бол төдийлөн бага. Айгу бага хувийг эзэлдэг над дээр ирэх нь. Соёлын ялгаа гэхээр монголчууд угаасаа нүүдэлчин иргэншилтэй, нүүдэлчин соёлтой харьцангуй бус улсыг бодвол уг нь дасан цогцох чадвар өндөр гэж боддог. Гэхдээ сая нөгөө чамаг ярьжсэн чинь нэг тийм минуттэй кейс санаанд ороод манай найз тэгсэн байхгүй юу? Гадаад таяр гоё байна уу гэтэл манай хоёр нэг найз гэр бүлээр амьдарч гэсэн чинь нэг гэр бүл байгаа, хүүхэд чинь наа чинь байна гэд юу нэгэ зовоод байдаг ингэж тэгсэн чинь. Гүн хөшөө чи ингээл брендийн хувц айгүй их авч ийн алмаацсан бүгж ингээд энэгээрээ ингээд аваа зүгчлээ. Өө тэнийг би хиндээ гайхуулах юм бэ? Нэг тэгж ярьжсэн тэр найз минь санаанд орж байна. Тийм тэнгуут яг нөгөө нэг хүрээлэл гэдэг юм руугаа буцаад ороо авчиж байгаа хгүй. Бид нар одоо Монголда байнгут ингээл тийм эмэгтэйчүүдийн нэг зам байдаг штэ. Тэг ингээл цүн хаваал найзтайгаа хамт дэлгүүр хэсэг ч юм уу эсвэл ингээл гой сайхнаа бусдад гайхуулж одоо нэг гайхуулж байгаа юм шиг өнцөг боловч өөртөө сэтгэл ханамжтай байгаа гэдгийг л илэрхийлж байгаа гэсэн үг. Тэр нь одоо юу гэдэг чи заавал гайхуулаад бусдын дээр гарах гэдэг өнцөг биш. Зүгээр л тэр хүн өөрийнхөө гой сайхныг мэдрэх гээд байгаа байхгүй юу? Тийм тэрнийхөө нэг талаараа бас нөгөө хань ижлээ бас нэг өргөж байгаа нэг хэлбэр л ахтаа тийм миний хань надад тийм юм авч гэсэн. Энэ ингэсэн юм. Тэр өгөн дээрээс би гэтэр гадаад байгаа хүмүүсийг их цаана их олон асуудал байдаг юм байна да гэд ойлгож ирсэн. Ер нь л монголчууд одоо Монголдоо ч гэсэн хэдүүлээ амьдрахад алхам тутамдаа л асуудлууд ялгаагүй байгаа. Тэнгүүд гадаадад ч гэсэн очиод биднэрт асуудлууд маш олон асуудлууд тулгарна. Тэгэхээр ер нь бол яг одоо нөгөө нэг орчин солигдолтоос л энэ бүх ихэлтэй юм шиг анзаарагдаад байгаа. Сурах гэж явж байгаа хүүхдүүд яг ажиллах гэж яг ингэ зорилготой явж байгаа хүүхдүүдийн ялгаа нь юу вэ? Ажиллах гэж явж байгаа чи ингээл яг ингээд
одоо нэг амьдралынхаа төлөө магадгүй тэр хүүхдүүд ингэ зориод явж байгаа. Сурах гэж байгаа бол нөгөө яг зарим нэгэнд тэтгэлгээр байгаа, зарим нөгөө ээж аавынхаа хүсэлтээр хүчээр явждаг шүү дээ. Тийм хүүхдүүд бас зөвлөгөө авдаг болоо гэж бодож байна. За надад бол ерөнхийдөө ихэвчлэн ирдэг хүмүүс бол яг ажил хийдэг хүмүүс байдаг. Яг тэнцэн аль үшиний ажлаа хийгээд тогтцсон тий байр суурьтай болцгоцсон. За ийм хүмүүс байдаг. Оюутнуудын хувьд бол бас тийм ч их биш. Гадаадууд чинь манай монголчууд чинь нэг тийм халуун дотн хүмүүс юм шиг санагдаад тийм нэг тийм хүүтэй хүндээ шүү дээ тий. Магадгүй тэр соёлын ялгаа гэж байгаа нэг тийм сайхан дэлгэр талшгэ бид нар чинь уудам сэтгэлтэй, уудам харилцаатай арддаг шүү дээ. Гэтэл тийч нэг өндөр барилгуудын дотор хаана юугаа илэрхийлэхээ мэдэхгүй тийм байдаг гэж бодогдчихэв. Тал дээр. Тий энэ тал дээр бас нөгөө нэг юм бид байгальд байхдаа илүү нөгөө нэг юм хүн угаасаа байгалийн амтан гэдгээрээ яригдтан тий байгальд харангуут илүү юм тайван байдаг. Бидний хувьд бол бараг цонхон онгойлгоод богдуулаа харах боломжтой нөхцөл байдалд амьдардаг. Тэгэнгүүт гадаадд болонгууд яг таны хэлж байгаачлан тий өндөр байрлалууд нь ядгчж байна уу тий. Тэгээд харангуут байгаль руу гарах гингүүд бас яг хэцүү. Одоо ажлаас чөлөө аавна, ээлжийн амралтаа аавна гэж яг адилхан явдаг байхгүй юу? Тэгэнгүүт би бас үйлчлүүлэгч нартаа яг энийг зөвлөж өгдөг. За ингээ байгаль руу явъя, далай руу явъя, өглөөдөө гарын ахлахыг ийм юмнуудыг ихэд илүү зөвлөж өгдөг. Тэгэхгүй бол яг нөгөө хүмүүс энийг мартцсан байдаг. Тийм одоо бид нар ч гэсэн яг Монголдоо ч гэсэн ингээд нэг богдуул руугаа гарчхад л баг ингээд сайхан болчтой шүү дээ. Тэнчнээс хүчил төрөгч авчиж чинь байгальтаа гараа шууд энэ жиргэг сонсч чинь тий. Энэ бидний яг нэг юм салшгүй хэсэг байхгүй юу? Бид нар байгальд гарахгүй удаал эхлэх юм бол стресстэн юу болоод байгаа вэ? Яагаад байгаа вэ гэж нэг юм буглаад эхлэх байхгүй юу? Тэгэхээр тэрийг бол гадаадд бол одоо яг Солонгос, Японд л бол ерөнхийдөө илүү далаа ихтэй. Тэнгүүт илүү далайраа чиглүүлдэг. Далайн чимээг сонсоорой. Нарыг мандж байгааг, жаргаж байгааг хараарай гэж илүү төлхөө зөвлөж өгдөг. Ястаа хэрэгтэй зөвлөгөө. Гадаадд очисон хүмүүстэй байна. Тэгвэл хоёулангийн чинь бичлэгийг гадаадд очих гэж байгаа хүмүүс үзвэл гадаадд очихоос өмнө юун дээр анхааруул очиод нэг асуудлыг арай нэг хөнгөнөөр туулаад даваад гарах вэ? Шинэ орчинд очино гэдэгтэй л одоо сэтгэлээ бэлдэж очино. Ямар ч төрлийн орчин байж болно, ямар ч төрлийн хүмүүс байж болно. Тинчээ одоо ойлголцож чадхаар хүмүүс ч байна, ойлголцож чадхааргүй ч хүмүүс байна. Дээрээс нь адилхан монголчууд байдаг одоо газар зөндөө байгаа шүү дээ. Тэнд очисон монголчууд ч гэсэн нэгэндээ бас заавал сайн хандаад байдаг тал байхгүй. Заавал таарамжтай байгаад байдаг тал бас байхгүй ажиглагддаг. Ямар амир үгүй. Би юм дээр нэрэл бид нар тэгдэг шүү гадаад очихоор. Тэ тэгэхээр нөгөө нэг нэгэндээ нэг тийм найдахгүй бүх зүйлдээ сэтгэлээ бэлдэж очих юм шүү дээ. Бэлдэж очин. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараагаад бид нар яг нөгөө нэг хүнд итгэж болох уу? Хинтээ найзалж нөхөрлөх үү гэдэг юм чинь тодорхой хугацааны дараа гарч иждэг. Тэр хүртэл нэг юм жоох юм дэсн дөрөв дээр байгаа юм шиг гэж ярьдаг штэ нэг юм жоохон тогтворгүй тийм уууд байдаг. Өөр гой зөвлөгөөнүүд байна уу ингээд байгальтайгаа ойр байх юм бэ? Тэр бол их чухал юм байна. Тэгээд ерөнхийдөө бид нар ч гэсэн яг юу яадаг. Энэ бол нэг тийм орчин хамаарахгүйгээр явдаг л да. Би болонгод яг зөвлөгөөнүүд дээр төлхөө нөгөө нэг юм тасгал дадлуудыг ерөнхийдөө ингэж хэлгэж явдаг. Ерөнхийдөө би болон сэтгэл зүй хоёр ингээд юм харилцаа хамааралтай байхгүй юу? Айл нэгийг нь орхигдуулж болохгүй. Бид нар одоо заавал тасгал хөдөлгөөнийг хийж явах хэрэгтэй. Өглөө босоод 5 минутын сонголтын тасгал хүртэл булчингуудыг сэрэж өгч байгаа. Энээс хамаарал бидний амьсгал хүртэл болж ирнэ. Амьсгалаа тэнгуут бидний сэтгэл зүй хүртэл хэвийн тогтвортой болж ирэх одоо юм боломжтой байхгүй юу? Тэгэхээр ер нь бол ямар ч зөвлөгөөн дээрээ би физиологийн тасгалуудыг бас зөвлөж өгдөг. Мөн йога хийдэг хүн байх юм бол йогаг нь бас ингэж илүү хийгээрэй, түлхүү хийгээрэй гэдгийг нь бас зөвлөж өгдөг. Зовлон тохиолддог асуудлууд нь гадаадд амьдардаг хүмүүс юу юм шиг санагддаг вэ? Наад дээр ихэвчлэн сэтгэл готрол болон амиа хорлох оролдлого ирдэг. Тийм асуудалтай хүмүүстэй ерөнхийдөө түлхүү ажилтдаг. Тэр нь зөвхөн гадаадд очоод амьдрч эхлэнгуутай готрол тийм хүнд шатандаа орно гэхээр эндээс тийм сэтгэл зүйн асуудал суйртай л явсан болоод
Тийм, таны харж байгаа онцгой яг зөв. Яг гэхдээ энэ бас яг нэг юм 50-50 талтай. Бас яг одоо юу гэдэг нь Монголдо сэтгэл асуудалтай байжгаад тэнцээ очиод хүндэрч гинүү гэвэл бас үгүй байж болно. Нөгөө талаараа Монголдо асуудалтай байж байгаа зүгтаагаад гадагшаа явц зөвлөлтчд байдаг. Энд чинь би байж чадахгүй юм байна. Шинэ орчинд очиод би дасаад үзье. Би тэнцээ шинэ амьдрал эхлүүлье. Гэт амжилттай явж яадаг. Гэхдээ очиод нөгөө нэг асуудлууд нь тэр хүмүүсийг орхидгүй. Одоо ар гэрийн асуудал байна уу? Найз нөхдийн хүрээлэл байна уу? Асуудал байна уу? Тэр асуудлууд орхидоггүй. Мэдээж одоо нөгөө сошиал медиа байгаа штэ. Тэнгүүд ар гэрээс нь залгадаг. Одоо ямар нэгэн дарамт үзүүлдэг, найз нөхдийн бас нэг асуудлууд гараад ирчдэг. Тэнгүүд тэрийг шийдэхин тулд Монголд буцаад ирэх хэцүү. Тэнцэнэ байгаад байдаг хэрнээ тэр асуудлыг шийдэх гэдэг. Тэнгүүд тэнцэнээс ингэж зөвлөгөөгөө чиглүүлгээ авдаг гэсэн үг. Одоо би энэ асуудал дээр яах вэ гэд. Гол нь нөгөө нэг тэр асуудал нь ингээд хүн итгэж ярьж чадахгүй байгаа штэ. Асуудалтай болчиход байгаагаа мэдээд идэг хүн маань. Тэгээд асуудлаа ярих гэнгүүт хүн байдаггүй. Тэр хүнээс ингээд зөвлөгөө авах гээд ангууд нөгөө хүн маань төдийлөн яг сэтгэл зүйч тийм нарийн чиглүүлэг болон зөвлөгөө өгч чадахгүй. Тэр нь олонгоо тэр хүмүүсийн буруу гэсэн үг шүү дээ. Тэнгүү тийм чиглүүлгүүдийг л одоо хөсөж орж ирдэг гэсэн үг. Одоо ихтэй нууц биш болсон юм да. Солонгост ихэвчлэн хараар ажилтдаг одоо визгүй хүмүүс их байдаг шүү дээ. Тэр одоо ингээд мөнхийн л дарамттай байдаг. Мөнхийн л төвшөртэй байдаг. Хизээ баригдчихгүй гэл. Тэ нөгөө миний нэг таньдаг найз манай үнд хэлсэн бэлэг одоо хөгшин чи бурхны визтэй штэ гэд. Тэгэхээр манай хүн бурхны визтэй гинэ гэхээр би нөгөө ойлгохгүй. Одоо нэг цуглаа моглаанаар явц юм уу? Есүс чинь билүү гэдгсэн чинь үгүй нөгөө хараар ажилтдаг хүмүүс гэл. Тэгээ яг хуу дахиад өөр хүмүүсийг ингээд сонсохоор тэнцээ нөгөө харын нэгэн тал одоо хөрөхөд тэнцээ нэг тэ 5 төгрөг олъё гэж зорж очиж байгаа бас хүмүүс их байдаг. Гэтэл чи ээж насархад, аав насархад, бүр өр хүүхэд насархад тэд нар ирч чаддаг байхгүй. Тийм. Хэрийн тал дээр яг уу яг над дээр яг бодит дээр юм кейс бол тохиолдож байгаагүй. Миний эргэн тойронд яг одоо нөгөө нэг юм тохиолдож байгаа бол надаас л айгүй хол асуулт байна. Гэтэ мэдээж яг магадгүй юм байдаг бах. Тэр хүмүүс ямар нэгэн тавьсан зорилготой байгаад байгаа. Тэнгүүд Монголд ирчингүүд тэр зорилгыг гүйцэлдүүлж чадаагүй учраас Монгол руу ирч чадахгүй байгаа. Тийм одоо юм том үхэл хацлын асуудал тулгарч байхад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ч бол тийм нэг эцсийн зорилгыг биелүүлэх гэж байгаа л зүтгэж байгаа л тийм хүмүүс байдаг байх гэж бодож байна. Бид эх орноо жохон одоо голоод гэх юм уу гадагшаа их зорж байна. Эсрэгээрээ Монголыг зорж ирж байгаа гадаад иргэд бүр монголчдсан гадаадууд их зүйлүүд харагдчих байна. Тийм шүү дээ. Ер нь яг одоо яг таны хэлж байгаачлан зөв. Аль талтаа л яг тийм байгаа. Яг Монгол руу ирдэг гадаад улс хуйшаад ингээд бидний соёлыг ингэж бүр дагаж мөрдөөд ингээд янаны хэллүүдийг хүртэл одоо ингээд сурсан. Тийм хүмүүс хүртэл зөндөө байгаад байгаа. Тэнгүүд хинч хаач ямар ч улс үндэстэн одоо хаач суурьшиж болно. Гэхдээ яг л адилхан хаач асуудлууд үргэлжилсэн хэвээрээ л ахална. Тэгвэл ёстой дуртай хэлэхэд нэрэл бид нар хаач байсан дээр асуудал байдаг. Зөвхөн та гадаадд байгаа болоо тэр асуудалтай байгаа биш үү? Эх орондоо ч байсан. Эх орондоо байгаа хүмүүс асуудалтай байгаа. Гадаадд байгаа хүмүүс ч гэсэн асуудалтай байгаа юм байна. Нэрээ нэг яг л хүн хэлэхээс цаас чичгээс гэдэг өгүүлбэр юм шиг болохоор тодтогоод хэллээ. Тийм. Нийгэмдэр ер нь л одоо нөгөө нэг хүн нийгмийн харилцаанд орж байгаа. Энэ үед бол бүх цаг үед л асуудал байсаар ах болно. Эргээгээд нийгэм бас хүнийг хэмжилж өгдөг байхгүй юу? Аль талтай гэсэн үг. Тийм. Би сая сүүлд нэг юм дээр сурсан. Тэрэн дээр одоо ч гэсэн сурж байгаа л да. Тэрэн дээр дахин л хэлж байгаа сонсогддог одоо манай тэр коуч, манай тэр багш харилцаанд үүссэн асуудал харилцаандаа л буцаад идэгрээ шүү. Тэгэхээр энэ харилцаанаасаа битээ цухтаараа. Тийм, яг зөв. Яг одоо бидний хувьд нэг face to face хин гэдэг нэг ойлголт байгаа ч яг асуудалтайгаа нүүрс тулнаа гэдэг ойлголт маш чухал. Хэдий тэгэл одоо юу гэдэг чи асуудалтай гэдгийг мэдсээр байж зүгтаагаад ах юм бол асуудал болон хүндэлсэл байдаг. Одоо бидний бие физиологч гэсэн өвдөд ахад бид нар ямар нэг эмчилгээ хийлэхгүй яваад л байвал тэр хүндрээд л байна.
2 3 4-р шатлал орж байх болно. Заавал өвчлээд гэдэг шаардлагагүйгээр өвчин мэдрэгдэж байгаа, завир мэдрэгдэж байгаа шиг сэтгэл зүйд маань ямар нэг юм болохгүй байна гэдгийг хүн мэдчихэл байгаа бол сэтгэл зүйчдэр нэг л удаа очиод үзэхэд болно гэсэн. Гэтэ яг нөгөө сэтгэл зүйчдэр очно гэдэг ойлголттой бас нэг юм жоох өрөөсгөл яваад идэг. Бас нэг юм заавал амар асуудалтай болцсон. Эсвэл заавал сэтгцэн эмэгтэй болцсон хүн сэтгэл зүйчтэй, сэтгэл засалчдэр, сэтгцэн эмчтэй очдог гэдэг юм байдаг. Энэ бол бас нэг юм талаас авал юм буруу ташаа ойлголцсон. Насны тал дээр хувьцаагаас минь ямар насны хүмүүс ихэвчлэн сэтгэл зүйч танд холжжээ гэд ойлгоод хандж байна. Ер нь яг харахнаа л хамгийн багтаа л 23. Тэгээд ер нь бол төлөвлөгөө 25-аас дээш байдаг. За гэтээ бол нэг 23-аас 37, 8 хүртэлх насны хүмүүс илүү төлөвлөгөө шийддэг. Гоё кейс байна. Энэ дээрээс гоё даван тулсан, зөвлөсөн. Бид нар ер нь бол кейс ярих бол мэдээж хариутай байдаг. Үүн дээр болонгууд ямар нэгэн нас хүйс нэрийг огт гаргахгүй. Яг мэдээж үйлчлүүлэгчийн маань даван тулсан кейс бол байгаа. Тухайн үйлчлүүлэгч маань энэ яг миний анхны юу л та кейс маань л та. Тухайн үйлчлүүлэгч маань яг надад ингээд сэтгэл готролтой. Тэгээ би ингээд амиа хорлох хичлээ хийцэн байгаа гэж орж ирсэн. Тэгээд надаас өмнө олонгууд бас ингээд хоёр сэтгэл зүйчтэй уулзж исэн хүн болж таасан. Гэхдээ Монголд байхдаа болон гадаадад очичоод. Тэгээд уг нь бол ингээд сэтгэл зүйчийн ажил яаж явагддгүү гэдэг нарийн ширийн зүйлсийг ерөнхийдөө бол мэддэг. Үйлчлүүлэгч таасан надад бас айгуу даваа талтай байсан. Тэгээд тухайн үйлчлүүлэгчтэй ярилцж байгаа бит хоёр бүр Монгол руу байсан цаг хугацаалаа буцсан. Асуудал нь олонгууд тухайн үедээ олонгууд надад ярьж байгаа асуудал нь би энд ирчээд ийм асуудалтай болцсон байгаамаа. Тэгээд би энийг шийдвэрлэж чадахгүй байгаа. Одоо миний нойр нь муудж гин. Би одоо маш их хэмжээний кофеин хэрэглэдэг боллоо, буруу хооллолдог боллоо гэдэг ийм асуудлууд гарч ирж байгаа. Тэрийг ингээд ухаад бүр цаана хаана ийсэн бэ гэсэн чинь Монголд ирсэн асуудал байсан. Монголд байсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлсэний дараагаар бид хоёр тэнд очиод юу болсон бэ гэдэг дээр дахиж одоо юу гэдэм илүү лавшруулж ажилласан. За яг тэгэхэд бол клиент маань болонгууд 3 удаагийн оролдлого хийчихсэн байсан. Тэгээд бүр яг нөгөө хүн нэг юм эцэстээ хүртэл туйлддаг штеп. Тиймээс анх авдаа ингээл бид хоёр ингээл холбогдоол те ингээл гэрэг контракт нь яваал, зөвшөөрлийн хуудас нь яваал. За анхны л одоо юм уулзалтыг хийх болсон. Тэгэхэд үйлчлүүлэгч маань би танд царайгаа харуулж чадахгүй нэ. Би яг уйлчих гэдэг. Би ингээл камер нэгээл би шууд уйлах гэдэг. Тэгээд мөт ногэж уйлж болноо. Ямар ч асуудалгүй би ингээд ямар ч шүүмжгүйгээр би чиний одоо нөхцөл байдлыг хүлээж авч ажилланаа. Тэмцэлтээр одоо ямар санаа зовох асуудал байхгүй гэдэг хэлсэн боловч тухайн хүнд маань айгу тоохгүй байсан. Яагаад гэвэл шууд камер нэгдээд уйлна гэдэг нь тэр хүнд юм маш том асуудал гадсан байхгүй. Тэнгүүлж чадахгүйсэн. Тийм, уйлж чадахгүй болтлоо тэр хүн тийм хэцүү явцсан байгаад байдаг. Тэгээд бид ихний хэдэн 4 удаагийн уулзалтыг камергүй явсан. Зөвхөн voice-аар. Зүгээр яг одоо бид нар уцаар ярьдаг штэ тийм. Яг тэгж явсан. За тэгж яваад ерөнхийдөө сүүлжсэн би ингээд камера нээж болноо. Өсвөл чи камера нээгэрээ гэх тэнгуут ингээд нээхгүй явсаар л хэлсэн. За тэгээ 8 дахь уулзалтаас бид хоёр нүүднүүдээ хаашч ярьдаг болсон. Тэр зүгээр уцаар ярьж байгаа үед бол манай хүн уйлж байгаа тэнцээ чинь хэсэг дуугай болно. Ярихгүй одоо нэг юмнууд байгаад байдаг хүн маань маш хаалттай байгаад байдаг. Бидний хувьд олонгод бас нэг биеийн хилэмжийг харж ажиллах гэж айгүй чухал үнцэг байдаг штэ сэтгэл зүйчдийн хувьд. Сарын яг тэгж бодлоо. Биеийн хилэмжийг харах ямар ч боломжгүй байдаг. Тэр яаж асуудал руугаа орох юм те? Зөвхөн дуу хоолойны өнгийг сонсч ажиллаж байсан. Эхний уулзалтууд дээр. Тэр үедээ бол ингээл за нөгөө маань яаж байгаа бол гэлт те ингээл эмпатигаа ингээл айгүй сайн байлгах гал хичээдэг байсан. Тэгээд яг мэдээж үр дүнд хүрсэн маань айгүй сайн байсан. Тэгээд бид хоёр нэг 12 удаагийн уулзалт хийсний үр дүнд за ямар ч тач аймаа хотлох оролдлого нь бол зогссон. За сэтгэл гутлалын асуудал маань бас харьцангуй ингээд цэгцвэрч ирсэн. Тэгээд одоо үйлчлүүлэгч маань тэр чинь одоогоос 2 жилийн өмнөх кейс. Адилцаагаар.
Тэгээд одоогоор бол үйлчлүүлэгч маань одоо тэр газартаа амьдарч байгаа. Би ажиллаа салсан үгүйг нь бол мэдэхгүй байна. Тэгээ маш чанартайгаар амьдарч байгаа. Тэгээ би эргээд нөгөө нэг клиентуудтай ямар ч тач холбоотой байдаг. Чи дайггүй байгаа юу гэдэг юм. Дайггүй байгаа ямар нэгэн асуудал тулгараад би тантай ярилцах юм болох юм бол хоёлаа ингээд дахиад холбогдно гэд. Тэгээ бид тэр ерөнхийдөө бол ингээд бараг нэг юм сартаа нэг ч юм уу улиралтай нэг тэгээ бараг юм найзууд шиг байдаг болцоо одоо юм. Уртуудаа хугацаанд явсаар хагаад айгуу нэг юм яг нэм сэтгэл зүйч үйлчлүүлэгч биш. Яг л ингээд нэг юм ихчдүүч юм шиг те найзууд шиг юм харилцаараа өрнөдөг болсон. Бид хоёрыг сонсож байгаа үзэгчид магадгүй хувьцаатай яаж холбогдох вэ гэж бодож иж болон те гадаад байгаа чинь. Тийм ерөнхийдөө олонгууд одоо манай клиентууд болонгууд их хөвчлэн ингэж одоо миний айрын хүрээллээс одоо тий таньдаг хүмүүсээс таньдаг хүмүүс маань намайг зөвлөөд бид хоёрыг ингэж холбож өгдөг. За буцаад нэг клиентууд буцаад тэнцээ одоо тэнд байгаа монголчуудад намайг ингэж зөвлөж өгдөг гэсэн үг. За би ийм хүнтэй ингэ сэтгэл зүйчтэй уулзж байгаа. Энэ хүнтэй уулзаад би ингэж ийм ахицтай байгаа гэдэг юмнуудыг одоо эргэн тойрныхоо хүмүүст хэлдэг гэсэн үг. Тэр хүмүүс нь буцаад сонссон хүмүүс маань эргээд над дээр ирдэг. Тэгээ ерөнхийдөө олонгод төлхөө мэйлээр л холбогддог та. За бол мэйлийн юмхаа доор ингээд харуулж. За энийг дахиад тодтогоод хэлхийг хүсэж байна. Бид хоёр хүний мөнгө үзье гэхсэнгүү энийг ингээд даван туулж болдог шүү. Сэтгэл готрол гэдэг энийг тийм магадгүй тэр насны хямралуудыг даван туулж болдог шүү гэдгийг ойлгуулах гад асуусан. Тэгэхээр 3 удаагийн амиа орлого хийцэн байна гэдэг бол одоо адилхан сэтгэл зүйчний нэлээд хүнд шатны нэлээд хүнд хүн байсан мэн ихтэй хүн гэхээр хүнд гэдлэхээр бас жоохон урцуулчих гээд байна тий. Тийм хүн байсан байна гэтэл ингээд тэрийг ингээд энд шарах итгэж болдог шүү. Тэгээ өөрчлөгдөж болдог шүү гэдгийг хэлэх гэж энэ кейсийг яриулсан шүү гэдгийг дахиад тодтогч хэлмээр санагдлаа. Гэтэ яг тэр сэтгэлийн шарах гэдэг зүйл бас яг одоо бол яг идгсэн үгүүд бол би яг таг бол хариу хэлж чадахгүй. Гэтэ тэр зүйлсийг нэг юм сар болж үлддэг штэ тий. Тийм л байгаа. Буцаагаад тэр зүйлсийг бити хөндөөсөө гэдэг дээр бит хоёр бас одоо нөгөө нэг юм хамгаалах механизмын тал дээр ерөнхийдөө бол байдаг гэсэн үг. Хоёлаа тэр асуудал руу дахиж чиглэхгүй тэр асуудал руу хоёлаа ерөнхийдөө орохгүй. Тийм асуудал тохиолдоход хоёлаа ингээд хааж чаддаг байх хэвээр сэтгэл зүйн татгалаатай болох хэрэгтэй гэдэг дээрээ бас одоо ингэж ажиллаж явдаг гэсэн үг. Тийм. Энд ингээд сэтгэл зүйн зөвлөгөө авч агаад гадаадд очисон хүнд хаалт гэж сая ярьлаа шүү дээ. Тэр тал дээр зөвлөгөө өгвөл хаалт гэдэг нь яг аль утгаараа асууж байгаа вэ та? Тэр бид хоёр ингээд ийм хаалт хийгээд ингээд явдаг тий тэр шархлуу ингээд орохгүй байхыг хичээдэг гэсэн хэллээ шүү дээ. Саяны хэлсэн дээр болонгууд хэлж байгаа санаа нэмээ. Хоёр бид хоёр тэр сэтгэл зүйн асуудал шатхан дээр нь ажилласан бид хоёр. Тэгээд буцаагаад дахиад одоо юу гэдэг юм бидний хувьд нэг газар ингээд түлэгдчихлээ тий. Тэгвэл тэр юунаас олж түлэгдсэнийг бид хоёр мэдчихлээ. Тэгвэл дахиж тэр зүйлсийг ойрхон байлгахгүй байхгүй юу? Энэ тал дээр илүү төлөв ажилладаг гэсэн. Магадгүй тэр энэ гарыг түлээд байгаа одоо тэр нэг гадны биет байгаад байна шүү дээ. Тэрийг нөгөө гараараа бид нар авч хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Үгүй одоо чи намайг дахиж өвдөхгүй. Энийг л ерөнхийдөө хүмүүстэй ингэж үйлчлүүлэгч нартай дахиж ойлгуулдаг гэсэн үг. Бид нар өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Асуудал ойлгоцсон бол тэр асуудалтайгаа дахин орооцолдохгүй байхыг зөвлөдөг юм байна. Тийм, дахин хэрвээ орооцолдох шаардлага гарч байгаа бол бид нар тэрийг хөнгөнөөр хүлээж авах ядчил. Бид энэ асуудлыг нэг удаад аваад тулж чадсан, хоёрт та бас чадна гэдэг итгэл найдвар байх хэрэгтэй. За ойлголоо. Товчгоо тодорхой сайхан харилцлага боллоо гэж бодож байна. Энэчнээс гадаад байгаа хүмүүсийн подкастыг маань сонсоод хувьцааг маань зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлвэл нэрээ нэг тийм хүнд биш мөртлөө их өгөөчтэй зөвлөгөөнүүд өглөөд үдэ баярлалаа. За ингээд өдөөг хүртэл за би энийг нэг хүмүүд хилээд өгчмөр байсан да гэж бодсон асуулт үлдсэн болов. За зүгээр л зөвлөмж гэх юм уу? Зөвлөмж гэж хэлвэл илүү тохиромжтой. Ерөнхийдөө бид нарт
хэн нэгэнд ярьж итгэж ярьж чаддгүй асуудлууд, нууцуд байдаг. Тэрийг ер нь сэтгэл зүйчдээр очиж ярих нь илүү тохиромжтой байдаг. Бид нэр дотроо тэгж огт буглаад яваад ижиж болохгүй. Тэгэхээр альч насанд, альч шатанд бид нар хаанч байсан сэтгэл зүйчтэй холбогдох нь хамгийн зөв алхам байдаг. Баярлалаа. Яг тийм шүү, хэрэгтэй зөвлөгөө өглөө. Цаг зав гарган, цаг хэдийгээр орой болсон ч хүрэлцэн ирсэн. Маш их баярлалаа. Цаашдынхын ажилд амжилт хүсье. Олон гадаадд байгаа хүмүүс хэрнээрээ хэцүү штэ их орноосоо хол байгаа тий. Энэ хүмүүс зөвлөгөө өгнө гэдэг чинь маш буянтай сайхан үйл хийж байгаа шүү. Түүдээ маш том амжилт хүсье өрөөё. Баярлалаа. Наваа ингээ подкастт давж ирүүлсэнд одоо их баярлалаа. Би ч одоо их л айгаад байлаа. Ирсэн баярлалаа. Тэгээд айгуу сансныг ботод их гоё ярилцлага боллоо. Тэгээд би айгуу юм товчл ярьлаа та. Тэг яг хүмүүний онцлог. Товч өгөөд товч дотор тодорхой мэдээлэлүүд байсан байх гэж бодож байна. За өнөөдрийн бит хоёрын ярилцлага өгөр өндөрлж байна. Амжилт хүсье. Баяртай. Баярлалаа.